Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр би бэлгийн замын халдвараас зовлон тохиолдох заг хөтөн тэрхмнаас доох тэмбүүгийн үед илрэх шинж тэмдгийн талаар товчхон мэдээлэл өгье. За тэрхмнаас өвчний үед бол эрэгтэйд ямар шинж тэмдэг илрэхгүй, эмэгтэйд дотор бэлэг эрэхтэн захтнах байдлаар илэрнэ. Энэ нь бэлгийн замын бэлэг эрэхтний мөөгөнцөр өвчнөд андуурхдах тал байдаг учраас масокийн шинжилгээ өгч ялгаа онцлогоо хийлгэнэ. Тэрхмнаас өвчний нууц үе нь 3-7 хоног гэж үздэг. За заг хөтөн өвчний үед бол эрэгтэй эмэгтэйд ялгаагүй бэлэг эрэхтнээс үнэртэй ногоон ялгтас гардаг. За эрэгтэйд бол 2-5 хоног, эмэгтэйд 5-10 хоногийн нууц үетэй гэж үздэг. Тэмбүү өвчний үед бол бэлэг эрэхтэн дээр хатуу яар гарна. Мөн шалбархай үүсдэг. Тэмбүү өвчний нууц үе бол 1 сараас 3 сар дунджаар, за зарим үед бол 6 сар явагдана ч гэж үздэг байна. За дох өвчний үед бол ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, ямар нэгэн өвчний хүндрэл болж хүндэрсэн үед илэрдэг. Дохын нууц үе бол 5-10 жил гэж үздэг байгаа. Бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хосууд бие биентэй үнж байж тохиолдлын бэлгийн хавтлаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ гарцаагүй тохиолдолд орвол бэлгэвч хэрэглэх нь бэлгийн замын өвчнөөс 100% хамгаалах өндөр үр дүнтэй арга байгаа. Ингэснээрээ таныг эрүүл мэнд болон санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлнэ.